ингээ өдөр тутамдаа сурч ажиллаж байдаг. Би одоо жишээлбэл хизээч хүн юм ингээ төгс чадна гэж байдгүй. Гэхдээ төгс байхын төлөө өдөр болгон тэмүүлж явах хэрэгтэй. Энэ онцлог байж болно. Намайг Мөнхөрд гэдэг. Би Монгол Академи систем нэгтгэлийн газар ахлах инженер албан тушаал хашдаг. За би бол гэр бүлдээ бол 4 хүүхдийн аав, эхнэр, 2 охин, 2 хүүгийн хамтар амьдардаг. За систем нэгтгэлийн газар гэхээр Монгол Академи маань хувьд бол яг үндсэн цөмнө гэж би бахархалтайгаар хэлнэ. За бид нар дээр ингээд хөгжүүлэгч нар төрөл бүрийн байдлаар кодыг бичиж ирнэ. Програмын одоо системийн кодуудыг. За энэ кодыг бид нар хэрхэн хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрүүлэх вэ? Хэрэглэгчдэд яаж үйлчилгээ болж харагдах вэ гэдэг технологийн хувьд архитектурыг бүтээгээд та бүхний хойно харж байгаачлан сервер дээр бид нар ажиллуулж яадаг гэсэн үг. За мөн нэг хэрэглэгч хандаад ороод ирэнгүүт код маань нэг хэрэглэгчд зориулсан бол жижигхан ажиллах хэвээр 1000 хэрэглэгч ороод ирвэл 1000 хэрэглэгч болж өөрийгөө ингэж автоматар өргөдөх боломжтой. Хиймэл оюухан одоогоор бол тренд болчиход байна л да. Та бүхэн мэдж байгаа бол манай Монголын мэдээллийн технологийн салбар маань угаасаа хүний нөөцийн дутагдaltaй ажилладаг. Тэгэхээр бид нэр зарим нэг хэсгүүдээ хүн тогтмол байнга хийдэг боловч их цаг авдаг хэсгүүдийг бол автомат систем өөрөөр нь хийлгэх. Энэ бол машин learning илүү хиймэл оюуханы шийдлүүд ажиллаж байгаа. Тэгээд зарим нэг алдаа гэмтлүүдийг систем өөрөө маш хурдан засаж явах хэрэгтэй. Биднэрт мэдээлэл өгч наас ийм доголдол гарлаа шүү. Мөн ингэж сэргийлээ шүү гэдэг. Хамт олонны хувьд бол ерөнхийдөө би хамгийн ахмад нь болчиход байгаа газар дотроо. Тэгэхээр дандаа залуучуудтай ажилладаг. За залуучуудаас өдөр болгон урам авч идэг. Юмны шийдлийг олохдоо бас маш шаргуу тий. Тэгээд маш өвөрмөц байдлаар эднэр маань сэтгэж гаргаж ирж идэг. Тэгэхээр эднэртэй зэрэгцэж ажиллана гэдэг бол би өөрөө ингээд залуучж ажиллаж байдаг гэсэн үг л дээ. Технологийн салбарын хувьд нь бол заримдаа мэдээж хүүхдээ унтчихт нь гарч яваад унтчихт нь орж ирэх тохиолдол маш их байна. Хэрвээ бид нэр өнөөдрийнхөө ажлыг маш хялбархан авчих юм бол бид нэр хүүхдээ тэврээд баяртай гэж хэлээ гарах орой унтахаас өмнө сайн байна уу минийх үгээд ирэх. Энэ л ерөөхдөө ураад. Чөлөө цагаа бол би мэдээж нөгөө алсын удирдлагатай загварууд сонирхдог. Тэгээд энэ нь болохоор миний бүр 10 жилээс эхлэлтэй би техник технологийн олимпиад гэж 10 жилд маань байдаг байсан. Төгсөх жилдээ би бүр 3 загвар хийж улсын олимпиадад усан загвараар орж ирсэн. За тэгээд мэдээж их сургуульд байхдаа мэдээ Робкон тэмцээнд ах нарыгаа дагаад ордог байлаа. За энэ маань миний мэргэжил тодорхойлогдсон эхлэл болов гэж бодож байна. Одоо бол чөлөө цагаараа мэдээж алсын удирдлагатай загвараар тоглоод хүүхдүүдтэй хамтар тоглолтол доо. Тэгээд мэдээж технологийн салбарын маань айгүй их нойр хоолой 24 цагаар 48 цагаар энэ ажиллах тохиолдол байдаг. Энэ болгоныг маань ойлгож идэг, арын маань баттаа даадаг. Их нэртэй бас хайртай шүү, баярлалаа гэж хэлмээр байна. За энэ мэргэжил рүү маань мэдээж ороход хамгийн гол дэмжижсэн ээжтэй хайртай шүү, таньда баярлалаа гэж хэлье.